Куб маань болохоор Венесуэл улсаас шатхуунаа 60% авдаг гэсэн баггүй юу? Тэр хувьсгал ороод одоо нөгөө хоригдоод зүгээр энгийн иргэн шатхуун авахд бол айгүй ер нь бол хэцүү болсон. Энэ одоо шатхууны энэ хомсдлоос үүсээд бол зарим сургуулиуд бол нөгөө нэг 28-аас 30 хоногийн завсарлага авсан байгаа. Америк нэгдсэн улсаас Венесуэлийн ерөнхийлөгч Мадурог баривчилсны дараа газрын тосны хориг арга хэмжээ авч Венесуэл улсаас Куб руу нийлүүлэх газрын тосны нийлэлтийг зогсоосон. За ийхүү нийт тасалдсны улмаас Куб улсад нөхцөл байдал хүндэрч Канадын үндэсний агаарын тээвэрлэгч тэргүүтээ олон улсын нислэгүүд тус улс руу чиглэсэн нислэгээ зогсоож за шатхуунд олон цагаар ойчрлох, цахилгаан дасрах зэрэг асуудал үүсэж байна хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа. За Куб улсад өдрөөс өдөрт нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан зарим улс орнууд иргэдийн буцаан татаж байгаа бол за зарим иргэд нь гарах гарцгүй болж байна хэмээн цахим сүлжээнд мэдээлж байгаа. За тэгвэл манай улсаас одоогийн байдлаар Куб улсад нийт 16 иргэн амьдарч сурч байгаагийн за 13 нь оюутан, 3 нь элчин сайдын яамны ажилтан байна. За иймд бид тус улсад оршин суугаа за Монгол оюутан болох энэ хүсэлтэнтэй холбогдож за нөхцөл байдлын талаар тодруулж ярилцлаа. Куб улсад очоод хэдэн жил болж байгаа вэ? Ямар чиглэлээр ямар сургуульд сурдаг вэ? Тэр талаар хоёул яриаг эхлэв тийм ээ. За сайн байцгаана уу? Намайг их хүслэн гэдэг. Одоо Куб улсад дараах чиглэлдээ 6 дугаар курсээр одоо бүний хэмж гэдэг мэргэжлийг суралцдаг. Тийм оюутан. Куб улсын талаар бол олон улсын хэвлэлүүд янз бүрээр л мэдээлж байна л да. Олон цагаар шатхуун тасалдж байгаа, цахилгаан тасалдж байгаа гэх мэтчлэн ер нь энэ хэр бодиттой мэдээлэл вэ? Дотор нь яг амьдарч байгаа хүний хувьд нөхцөл байдал ер нь одоо Куб улсад ямар вэ? Ер нь тогны тасалдаг асуудал бол ер нь бол өнгөрсөн жилээс сүүлийн 2 жилд бол яг энэ бол яг бодитоор явж байгаа юм нэг бүх хотоогоо шугам хуваацсан. Тэгээ ийм одоо шугамынхаа дагуу ингэ тасалдаг байхгүй юу? Тийм тэгээс яг сүүлийн үед бол одоо нөгөө нэг энэ нөхцөл байдлаас болоод тэр нь жоохон хугацаа нь уртсаад нэг тиймэрхүү юм бол гарч байгаа. Энэ бол яг үнэн мэдээлэл. Шатхууны үед угаасаа Куб маань болохоор Венесуэл улсаас шатхуунаа бараг 60% авдаг гэсэн баггүй юу? Тэнгүүд тэр хувьсгал ороод одоо нөгөө хоригдоод болоод ирчгээд одоогоор шатхууны нөхцөл маш өндөр байгаа. 1 дахь 3 дахь 5 дахь гэдэг ч юм уу ийм хуваар гаргацсан. Ерөөсөө ингэ дандаа л очиулж шатхууныг авна гэсэн үг. Тэгэхээр ийм шатхууны маш өндөр хязгаарлалтанд орсон. Зүгээр энгийн иргэн шатхуун авахд бол айгүй ер нь бол хэцүү болсон. Яг одоогийн нэг байдал бол жоохон тиймэрхүү байгаа. Энэ одоо шатхууны энэ хомсдлоос үүсээд бол зарим сургуулиуд бол нөгөө нэг 28-аас 30 хоногийн нөгөө нэг юм завсарлага авсан байгаа. Тэгээ нөгөө юм хагас одоо онлайн байдлаар хичээл нь орж байгаа. Ягаад гэхээр нөгөө нэг орон нутаг болон хот хоорондын бас хот дотрын нөгөө нэг юм зам тээврэл жоохон зогсоод байгаа байхгүй юу? Яг энэ зөвхөн маш нөгөө цөөхөн чиглэлд цөөхөн автобус ингэж явдаг. Яагаад гэхээр нөгөө шатхууны хомсдлоосоо болоод тийм бол асуудал бол үүсэж байгаа. Танай сургуулийн хувьд яаж орж байгаа вэ? Өөрөө яг одоо яаж хичээлд явж? Сургуулийн хувьд би нөгөө одоо төгсөг курсын оюутан гэдэг утгаараа нөгөө 6 дугаар курсээ бид нар чинь байнга нөгөө эмнэлэг дээрээ бараг ингэж өнждөг яг хичээл ордоггүй учраас эмнэлэг дээрээ очиод яг өглөө 8-аас 12 цагийн хооронд яг нөгөө тасгийн өвчтөнгөө үздэг ч юм уу яг тиймэрхүү зүйл хийдэг болохоор бидний хичээлийг бол ийм хаасан, хорьсон хэрэг бол байхгүй. Доод курсын болон бусад мэрэгжлийн одоо энэ Хавана улсын их сургуулийн хэмжээнд бол хичээлүүд нь бол хаагдсан байгаа. Яг хүндрэлүүд гэх юм бол мэдээж нөгөө нэгдүгээрт унааны асуудал гарч ирнэ. Заримдаа бид чинь нөгөө яг нэг зөвхөн нөгөө эмнэлэг дээрээ байхгүй. Одоо юу гэдэг ингээд тойрог хийдэг байхгүй юу? Тэнгүүд өөр эмнэлэг дээр гарлаа гэхэд тэр эмнэлэг нь арай жоохон хол байдаг. Тэнгүүд тэр эмнэлэг рүү очиход бол бид чинь унаа авах хэрэг гарна. Тийм болохоор энэ бензиний тогны асуудал чинь шууд нөгөө нэг тэр асуудалтай бас холбогдож гарч байгаа. Тэгээд тог тасрахтай бас холбоор ярих юм бол яг нөгөө нэг юм хичээл хийх үед байгаа штэ. Тэнгүүд тог тасарлаа гэхэд яг л юм гарцгүй болж байгаа. Тэнгүүд тог тасрахын хажуугаар сүлжээ уналт гэдэг ч юм уу юм одоо утасны нөгөө сүлжээ ингээд дагаад унцдаг болохоор тэр бас жоохон нэг юм асуудал болж бас нөлөөлдөг. Одоо яг Кубад үүсээд байгаа энэ нөхцөл байдлыг ер нь өөрийн хувьд юунаас шалтгаалж байгаа гэж харж байгаа вэ? Одоо манай Куб маань болохоор социалист нийгэмтэй тэгээ юм одоо Америкийн нөгөө нэг юм блоконд те одоо юм жоохон юунд явдаг хяналтанд явдаг учраас энэ нөхцөл байдал ингээд одоо хүндэрж байгаа нь мэдээж тиймэрхүү талаас бол байгаа бах гэж бол бодож байна. Одоо гадаад оюутан Куб оюутнуудын амьдрал гингүүд шал өөр байгаа байхгүй юу? Тэгэд одоо арай бид хэдийн үед бол арай илүү боломжтой ч юм уу те. Энэ бол тийм зүйл бол харагддаг. Тэгэхээр энэ яг энэ чигээрээ ингээд үргэлжлэх юм бол
хамгийн их нөгөө өртөх хүмүүс нь яг куб иргэдүүд гэж бэж хуваасаар харж байгаа. Одоо ямар нэгэн болоо улс маань ямар нэгэн болоо гэхэд би чинь буцаад явах одоо улстай хүн байгаа байхгүй юу? Тэнгүүд энд үлдэж байгаа ард иргэд нь бол яг энэ нөхцөл байдалтайгаа одоо ингээд бараг ингээд нүүр тулаад одоо хүлээн зөвшөөрөөд бараг ингээд явах хэрэг гарч байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ улсын иргэдүүд энэ улсын одоо залуу хүмүүст бол илүү их нөлөөлөх баха гэж би бодож байна. Ер нь Кубад Монгол улсаас хичнээн хүн амьдарч сурдаг юм бэ? Ер нь ихэнх нь ямар чиглэлээр Кубад очсон байдаг бол энэ талаар танд мэдээлэл байгаа юу? Бас бусад монголчуудтайгаа холбоо барьж байгаа юу? Нийт оюутан сурвалжлагчдын болохоор 13 оюутан байдаг. Яг одоо хүний хэмж, инженер, эдийн засаг, компьютер шинжлэх ухаан, тэгээд багш гэдэг ийм 5 мэргэжлэр одоо 13 оюутан суралцж байгаа. Үүнээс гадна элчин сайдын яамд 3 монгол ажилт ингээд нийтдээ 16 монгол иргэн яг Кубад одоогоор бол суралцаад явж байгаа. Яг монгол оюутнуудын хувьд бас өөрөө чинь сонсож дуулснаар ч юм хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа болов. За энэ асуудалтай холбогдуулан элчин сайдын яамда та бүхэн хандж байгаа юу? Ер нь холбоотой байгаа юу элчин сайдын яамтайгаа? Би тэтэл ер нь бол элчин сайдын яам болон дотоод нөгөө нэг оюутнууд хоорондоо маш айгу холбоотой байдаг. Яг тийм бид нөгөө айгу цөөхөлт нь болохоор яг 13 хүн гэхээр яг бүгд бие бинийгаа таньдаг. Тийм болохоор ямар нэгэн асуудал тулгалаа гэхэд нэгэндээ мэдэгдэн, нэгэндээ мэдчих чаддаггүй байлаа гэхэд элчин сайдын яам одоо элчин сайдын яам руугаа консул гэдэг ч юм уу, нарийн бичиг гэдэг ч юм уу тийм хүмүүстэйгээ харилцаатай байдаг учраас ямар нэгэн асуудал гарахад бидэд бол гайгүй гэж бас одоогоор бодож байгаа. Монгол буцах гэх юм бол ер нь бол биднэрт одоогийн байдлаар бол яг явж байгаа Монголоос Туркээс Монгол гэсэн нэг л яг юм одоо маршрут зам бол байгаа. Тэгэхээр яг энэ замаараа л бид одоо Монгол руу зорих байх. Дөрөвдөг хагасаа өдөр бол 2 ийм тогтсон нислэг гэдэг яг Турк руу. Тэгэхээр яг тэр нислэг бол үргэлжилж бол явж байгаа юм байлээ. Туркш яадааны зөөс бол бүр юм гаргасан байлээ. Ямар ч асуудалгүй ингээ юм хийж байгаа гэдэг. Тэр хаагдсан гэдэг нислэгүүд нь болохоор зарим нэг Канадаас энэ шууд нислэгтэй байдаг. Тэнгүү зарим Канадын airline-ууд болохоор ийм нислэгээ хааж байгаа ийм нислэг эсвэл ирэхгүй байгаа гэсэн юм бол би бол сураг бол сонссон. Яг ийм баттай бол бус яг сайн хэлж мэдэхгүй байна. Хамгийн сүүлд өөрөө ч хувьд хизээ Монголд ирсэн бэ? Тэр үед нөхцөл байдал хэвэн байсан уу? Хамгийн сүүлд би сая 2025 оны 7 сард Монголд буцсан. Тийм нөхцөл байдал тухайн үед бол гайгүй байсан Куб талаасаа. Одоо хизээ Монголд ирэхэд төлөвлөж байгаа бол 7-8 сард төгсөх учраас тэр үеэрээ л төгсөөл дараа нь бичиг баримт гэж хөдөлтөж явж байгаа л ер нь бол буцах бах та гэж одоо бодож байна. Ер нь Монголд гэр бүлийнхэнтэйгээ холбоотой байгаа юу? Гэр бүлийнх нь бас энэ нөхцөл байдалтай холбогдуулаад бас нэлээд санаа зовж байгаа бох тийм ээ. Гэрийнхэнтэйгээ тогтвол холбоо барьж байгаа хугацаар яриад ингээд одоо бичиж мичээд бол тэ холбоотой байгаа. Гэрийнхний талаас болохоор ер нь л жоохон санаа зовоод угаасаа нөгөө нэг Венесуэлийн нөгөө нэг юунаас хойшоо эдийн засгийн хувьд ч гэсэн айгүй юм нөгөө нэг Кубад бол дарамт очихсан. Тийм учраас гэрийнхэнтэйгээ ер нь бол холбоотой байгаа. Яг нэг тийм амар одоо буцаад хүрээд ирээ гэдэг ч юм уу тийм хүн байхгүй ч гэсэн ерөнхийдөө бол за байдлыг жоохон азны л гэж ер нь бол харж байгаа. Тэгэхээр яг энэ нөхцөл байдал удаан үргэлжлүүл цаашд ямар хүндрэлүүд тулгархаар байна вэ? Яг энэ хүү чигээрээ удаан үргэлжлүүл мэдээж яг нөгөө нэг юм сургалт одоо хичээл хийх талаасаа мөн дээрээс нь зам тээвэр энэ хүү талаасаа бол зөндөө ер нь их асуудал үүсэх байх гэж бол би бол хувьяасаа бол харж байгаа. Куб улсын засгийн газраас ч юм уу энэ асуудалтай холбогдуулаад за одоо ийм арга хэмжээ авна гэж ард түмэндээ тайлбарласан хүмүүст тайлбарласан зүйл байгаа юу? Цаашдаа ер нь ямар арга хэмжээ авахар байна вэ? За сая яг одоо бараг 7 хоногийн өмнө яг нөгөө нэг Куб улсын ерөнхийлөгч Диас Канал гэдэг одоо хүн маань ийм олон нийтэд ийм одоо ийм ихтгэл тавьсан гэх юм уу? Тиймэрхүү юм болсон. Тэрэн дээр бол би бол яг бүтэнгээр нь бас үзээгүй ч гэсэн ерөөдөө гол санаа нөх юм бол Куб улс бол ерөнхийдөө одоо бол ийм тайван байгаа. Ямар ч тийм дайны нөхцөл байдал байхгүй. Өөр улсуудаас ийм тусламж ирэлж байгаа гэдэг тийм мэдээллийг бол одоогоор өгж байгаа. Энэ ярилцлагаар дамжуулаад гадаад харилцааны яамда ч юм уу уламжлах үг байгаа болов? Энэ улсад тохиолдож байгаа энэ одоо асуудал учраас одоо энэ улсын хүмүүс л энэ асуудлыг шийдэх учраас яг Монгол талаасаа гадаад харилцааны яамныг хандах хэлэх үг нөх бол тэгж байхгүй байна.